бүх зүйл талархлаа өргөх нь бурхны хүслээ гэж ярьж байгаа. Талархлыг бол ямар нэгэн байдлаар зовлонгоор ч юм уу эсвэл баяртай үйл явдлаар ч юм уу хэмжих тохиолдол бас байж идэг. Учир нь та бүхнийг энэ 7 хоног, эх 7 хоногт илүү өөртөөгөө ярилцсан, бодсон, тунгаалсан тийм цагийг бас өнгөрүүлээсэй гэж хэлмээр байна. Давид өөрийнхөө доктор хүндээ үргэлж ийм сүнслэг үгийг тунхагладаг хэсгүүд бас байдаг. Тэдгээрийн нэг хэсэг нь бол энд гарч байгаа. Дуулал 103:2 дээр сэтгэл минь эзнийг магтаж ач тусыг нь ч бүү мартаарай гэж хэлсэн байгаа. Эзний ач тусыг нь битгий мартаач гэж сэтгэл минь гэж өөртөө тунхаглаж байгаа гэсэн үг. Тэгэх юм бол та бүхэн ямар их талархал дүүрэн амьдарч ирснийгаа бид нар харж чадна гэж хэлж байгаа. Талархал нь биднийг өөртөө төвлөрөхөөс асуудлуудад сануулхаас илүүгээр бид нар бурхан руу чиглүүлж идэг. Талархал гэдэг бол бидний амьдралын дадал хэм маяг болох ёстой. Харин бид нар талархлаа алдах юм бол бусдыг бид нар үнэлэх болно. Харин бид нар талархлаа сэргээх юм бол бусдыг бид нар байгаагаар нь хайрлах болно. Тийм учраас ах トゥ нар бүгдээрээ өнгөрсөн он бурхан бидний амьдралд хийсэн ач тус талархлыг санацгаая. Тэгээ та бүхэн маань талархлуудаа тоочосоо гэж хэлмээр. Тэгээд бурханд баярлалаа гэж бас хэлээсэй гэж бас